За өнөө асуулт. Хүсэл, шунал, хүслийн зөв зоригдол өөр юу гэлээ? Хэрэгцээ шаардлага, голч, байлах, оноч, алсын хараас, ойрын гүйд, нөөрн талах, даваа нухча, газрын гаваас барих, дөнгө туша. Тэгээд юу гэлээ? Нараны элч, сарны тоя. Оддын цацраг. Эднийг багцлаад нэгэн үгээр айлт гэвэл та нар дэйлэх үү? Амьдрал. За өнөөх нь Би санал нэг байна уу? айсантай. Хоёулаа. Амьдрал оршихуй. Амьдрал оршихуй юунаас бүтдэг юм? Оршихуйн зүудэлж амнаас. Оршин байгаа бүхнээс л бүтэж. Тэн дунд харин нийцүүлэн явах нь амьдрал юм болов. За тэгвэл жам нь юунаас бүтдэг юм? Бүгд судар уншсан байлгүй даа. Жам. Та нар яг л дахин шалгалт авахаар дахин шалгалтаа уншаагүй. Нүтэн дайлтчиж суудаг болчороод юм. Уг нөгөө 10 жилийнхаа нөгөө тоомоо бодоод гэрийн даалгавраа хийдэг шиг төвтөдөө бичээд яг ингээд ямгаалаа хичээнгүй юм байна. Амархан ойлгох. Зүйдэл жам юунаас бүтдэг вэ? Цаг хугацаа. Марта юу? Цаг хугацаа. Цааш нь өвөрвөл орон зай. За хүсэл шунал хүслийн зүй зоригдол хэрэгцээ шаардлага цаг хугацаатай ямар хамааралтай вэ? Шууд хамаарал. Цаг хугацаагаар ирэмбэлэх үү? Ирэмбэлнэ. Ирэмбэлэх хэмээх нь юу гэсэн үг вэ? Ирэмблэх гэмд одоо миний тархинд бууж байгаагаар л ингээд цэгцтэй болгох гэсэн утгатай юм болов уу? Дараа л босоо. Дараалах тий. Ирэмбэлнэ гэдэг үгээ таних уу? За. Ирэмбэл. Тий хугацаа. Нэгдүгээрт хамаалавал хоёрдугаарт хатсан өвс цуглуулна. Гуравдугаарт хусны өвс тавна. Дөрөвдүгээрт хөсөг мод жижиглэн. Тавдугаарт голоо асаад өртөөд дараа нь мод нэмэн энэ юу? Энэ бол Дараалал. Тэгвэл эхлээд галдаа сүгдэн. Дараа нь голоо бодроо. Тэгээд голоо манан энэ юу? Эрэмб. Ямар ялгаатай. Эхлээд модоо зусчихъя. Дээр нь хосны өсөө давчихъя. Тэгээд голоо асаая. Артаас нь хамоол нэмээ. Болно. асахгүй. Бас болно. Аснаа. Том мод тавьчих. Харин голдоо сүгдэхгүйгээр бадрааж болох уу? Болно. Болохгүй. Гал бол бадрах ш. Тэр галыг яриагүй. Галдаа сүгдэн, голоо бодрон, голоо манан. Энэ гурвын дараалал зүй тогтоолоор тогтсон байдаг тул сүгдэршгүй хүний гал нь бадардаггүй юм.
Бадраагаагүй хүмүүн юугаа манах вэ? Харин модыг төрүүлж нэмнэ хамаалаар төрүүлж өрднө. Онцгийн ялгаа байхгүй. Дараалал хэмээх үг нь хэмийн хувьд иймэрхүү задгай шинжтэй тогтсон ойлголтыг өгүүлэхгүй бол эрэмб хэмээх нь зүй тогтлын дагуу чухагийг нь эхэлж дэвсэн дээр өндөж голчоороо татна. Гэхүүл байгаа юм. Хулаад ийц. Ягаад эрэмб рүү ороолоо? Чи унтаад байгаа юм уу? Таны сонсч юм бол. Голчийг олохын тулд би нөгөө түрүүний асуултыг л тэмтэрч байна. Голчоо яг байндаа ханж харах. Энэ дээр яг ирэм тогтоох хэрэгтэй юм байна. Үгэн агуулах хэрэгтэй. Үгэнд хэрэгтэй. Урт настай ч. Цаг хугацаагаар эрэмбэл юу гэвэл тонор яаж эрэмбэлэх вэ? Эхлээд Энэ үйл ойрхон тохион, энэ үйл алсын үйл. Ингэж эрэмбэлэх үү? Эсвэл энэ үйл чухаг нь энэ арай бага чухаг, энэ ногт чухаг бус аль нь эрэмб юм? чухал нь өөрчлөлт. Чухал нь одоо чухал байж байгаа тэр чухал нь маргааштай чухал биш болчих учраас зорилго дээр ирэмлэх юм болов. Тий. Илүү зорилго дээрээ төвлөрч энэ ирээдүйн үйл нь энэ одоо цагт хийж байгаа үйл нь гээд. Харин чухлаар нь яах юм бол тэр чухал нь маргааш илүү чухал болчих юм бол бас хэцүү л. Тэгэхээр ирэмб нь алдагдчих юм бол тэгээд төөр явчих юм бол. Тийм маргааш болоход сориндаг цэнэггүй чухаг үйл гэж ямар юм байдгийг Яг уу бүр одоо миний бодлоор бол нөгөө тийм тогтворгүй сол сарнаа чин тэр шүү дээ. Тийм бидтэй. тийм Яхара нэг байлсан байгаа маргааш гэхэд мартчихад өөр үйл байлаад явдаг юм. Толгойгүй юм уу? талгаатай дийцээ ингэсэн. Одоо нөгөө ээжийг тасч авах гээд нэг үйл ирээдүйн цаг дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ би Наадах чинь үйл бос шүү дээ. юм байна. Үйл гэдэг чинь Өөрчилж. үйл гэдэг нь юу байдаг юм? Цаг хугацааг ашиглан нөхцөлийг бүрэлдүүлж орон зайгаа үүтгэж тандаа эдсэн сууж дүүргэхийг үйлгэн бидтэй. Толгой дүүрээд байгаа бодлоод яагаад эмхэрч өгөхгүй тушдаг вэ? Танин мэдхгүй дотоо юу? Тэгтлэх хэмээх нь ямар үйл юм? Чадамж дотоо юу? Чадамж дутаад байгаа юм болов уу гэж. Цэгцлэг чадамж. Гэрээ цэгцэлье. Байх үлийг байх байранд нь аваа чадтавь. Тосарчи. Шалгагч зөвлөгөө. Энэ цэгц мөн үү? Энэ цэвэр цэмцгэр байна. Тийм. Орон гэр сондоо өндөө болохоор чинь бас бодох. Тэгэхэд тав тухайлдагдаад хэцүү байдаг. Өрн буцагт хоёр ялгаатай юу? Ялгаатай юм байна. Өрнбийн дагуу үлдэхийг зохицлох гэх үү? Яма ирэмблээ чихэр арай өөр гүн утгатай болж байна. Тэгчлээд чихэр шууд ойлгогдоод энийг ингэж тэндэн тавиад энэ байранд нь ингэж тавих юм байна гэж ойлгоод байна. Ирэмблэх гэхээр арай өөр тархинд арай өөр утга болж ирээд тах юм. Ирэмблэх гэхээр нэг тийм усны ирэм ус ирэмблэх гээл ирдэ. Тэр чинь юу юм? Миний ухснаар нэг тийм байд юм билээ. Нэг өндөр уулын оройд ирэх одоо мөнхцстай уулын оройд ирэх ус юм ирэмбтэй ус байдаг гэд тэр нь ингээд одоо юм
замбын нөгөө микроскоп буюу тэр томруулдаг шил гэдэг юмар ингээ харах юм бол зөвгөөний үр шиг тийм бүтцтэй буюу яг тийм зөв бүтцтэй байдалд орсныг ирэмттэй ус гэж. Тэгээд энгийн осыг нэ эрэмблэн гэвэлнэ. Хувиргаад бүтцийг нь зэгтлээд байгаа үйл мөн үү? Мөн. Цаг хугацааг эрэмблэн гэвэл яана гэсэн үг. Одоо Цухлаа таньж мэдээд бас Хизээ цаг хугацаанд байна. 30 жилийн дараа юу? 10 жилийн дараа юу? цаглаа. одоо үргэлжлэх тооцож ирэх. Нэгэн үйл эдийн цаг хугацаанд үргэлж ялахаар байна. Түүний ард ямар үйл залгахаар байна. Энэ нь надад чухаг босоо гэж ирэмблэх үү. Цаг хугацааны гол чимээх нь юу юм? Хүн байх, үнэн байх, мөн чанартай байх гэдэг юм болоо. Мөн чанар бол нэг бүхэл үйл. Хэмээн хязгааргүй сүлэлтэй. Яагаад мөн чанар гэдгээр айлтад байдаг юм? Амин чанар гэвэл арай дутлах босоо мөн чанараас та өрс юу ч олохгүй шүү дээ. Тэнд зөв нь буруу, буруу нь зөв, үнэн нь ходол, ходол нь үнэн. Тийм үү? Амин чанар Тойрог хэлбэрийн бүтцэн мөн чанар. Тойрог өнцөггүй шүү дээ, тийм үү? тий. Эндээс нь харахаар үнэн, түндээс нь харахаар ходол, тойрог хөвөл өцөж доосохгүй хязгааргүй зүйдэл босоо. Тийм ээ. Хэмээн сүлэлтэй босоо нэгийн тооны амин чанар нь тойрог бүтц босоо. Энгүүл юу гэж авах вэ? Мөн чанар нь болохоор илүү бодтой тодорхойлтон байж. Илүү модон зүйл юм. Модон сэтгэлгээ гэдэг шиг. Ягаад модон сэтгэлгээ гэж Модон сэтгэлгээ амин чанартайгаа харьцуулах юм бол үгүй. Харин ч оюун дэнтсэн үйл босоо. тийм үү. Би зүгээр Энэ өгүүлбэрийг ойлгоход нэгийн тооны амин чанар нь мөн чанар байгаа юм. Нэгийн тоо мөн чанар тойрог хэлбэрээр бүтэн оршиж байж амтай байдаг. Тэр нэг бүхлийн нэг хэсгүүд нь ингээд сууж байна. Энд оргож байна. Тэндээс гийж байна. Дээр сөндөрлөж байна. Тэнд найгаж байна. одоо ойлголоо. Нөгөө нэг гэж байгаа тоон өөрөө мөн чанар. Нэгээр орлуулж байгаа одоо нэг нар гэх юм бол одоо нар чинь ганц байгаа юм чинь нэг гэж хэлэх юм чи тэр нь амин чанар бол яг юм аа. Үгүй. Нэгийн тооны амин чанар нь өөрөө мөн чанар. Тэндээс та нар амьгойж тасдаж авдаг. амин чанартай мөн чанар Хоёрын тооны амин чанар нь юу? ямартай Нэг бүхэл үйлийг хоёр хуваачхыг ямар болж хуваагдах вэ? Ер нь га илэрхийлж дийлэхгүй болох юм бол уулзахлаар Хар цагаан. Гэрэл сүүдэр. Үнэн ходол. Эрэм. Зөв буруу. Хатуу зөөлөв. Тойрог байхдаа ялхамжгүй ч хоёр хуваачаар хоёр талд гараад яаж байна? Ялгамжтай болж. Эсрэгцэж байна. Тий. Тийм үү? Тий. Тэмцэлөө. Туйл тазаалтуу. Тэнцвэр юм болов? тэнцвэр бас байж байгаа шүү дээ. Тэнцвэр. Танцвэрөө. Сүл. арга бэлгч. Тий. Тэр чинь бас хоёрын тоо юм. Нэгийн тоо бол энэ өвс байна. Тий, энэ өвс байна. Нар байна. Тий, тэр нар байна. Нэгийн тааны амин чанар нь өвс бол нар юм. Өнөө буддын сорлогот болчраас сорлогдоолаа. Тийм үү? Тий. Савг Баатар бол алтан хоёг юм.
Үгүй юу? Багвар алтууг муу юм уу? Амин чанаргүй бол мөн шүү. Амин чанар нь нэг бүхэлэг тул мөн гэдгийг би баталж өгчтэй байна. Хэрв Савгбаатар өөрийн гэсэн амин чанартай бол одоо Савгбаатарыг хинч алтан хоёг болгох гэдэлэхгүй юм. Тийм. Өхнө. Ухлаа. Тиймээс гэрэл сайхан бол амин чанаргүй үедээ онгодын хойд дөр удмын хэлхөөний нэг шөрхөг эс модон шэньё магад Чингис хаан гэхдээ гэрэл сайхан амин чанараа өөтгчихвөл миний гэрэл сайхан нэртэй өрөл байгаа юм. Охно Үүтгэхээр юу болох вэ бодлаа? өөрийн бие тодорно. Эзэн бол Сүнсгэл сорина шинжтэй бос доктортой бөгөөд голчтой буюу улаан гол тодорч байгаа хэрэг босоо. Тэгэхээр өөрийгөө алдаад амин чанаргүй болохоор сүнсэн дотроод Амин чанаргүй бол голчгүй. Голчгүй. Улаан гол үгүй. Яхав харахад нүд нь хөдлөөд ам нь ирээд байвч ам үгүй. Ми эргэлтийн нэг хэсэг хэн дуртай химэн автуулаад үйлдүүлнэ. Хэн дуртай онгот нь суудаллаад яруулна. Хэн дуртай тэрн нь эзэгнээд үлэндээ зорчлно. Химийн сулалтайны нэг хэсэг бол Лаа гэж. амин чанартай л байх хэрэгтэй. Амин чанараа хадлах өөрийнхөө онцлогийг Тийм. би мөн чанар, амин чанар хоёрын ялгааг гаргаад бай шүү дээ өрнө. яг тань гайхал мөн чанар амин чанарын ялгаатай бодоод суугаад. Тэгээд мөн чанар бол ми эргэлт. Нэг бүхэл үйл. Мөн чанараар нь ярбал үүс бол нар юм. Охно. Амин чанараар нь ярбал нар бол нар юм. Үүс бол Өвс. Зодрага боловч бүхий үйл амин чанартай юу гэвэл үгүй. Голчоо тогтоогоогүй хүмүүн бол нэг химийнхаа нэг урсгал төдөө. Тэр мөн чанартай л юм байна. Тийм. Амин чанартай буюу гол нь тогтчихсон хүмүүн бол ямарваа онгод дайрж давцаадаж эзэлж дийлэшгүй ямарваа тэрэн бусад хүмүүний хэмнэ цохиодож автуулж нэцаадгүй амин чанартай голчтой үүлийн голчтой улсын хараатай босоо оршихуй байгаа юм. За 2 3 болохоор яах вэ? Толгойн 3 чулуу. Та өөрийн хамгийн сайн мэдхээр эм үр. Яаж вэ? 3 болж байна. Үрчиж вэ? Тий. Үрчхийн сойр нь хаана байв? хоёр дээр 2 дээрээ байв. Тэр байна. Хазаалт дээр, тэнцвэр дээр, эсрэгцэл дээр, тэмцэл дээр, хар цагааны сүлэн дээр, гэрэл харанхуйн нэгдэл дээр өртөржээ. Энэ үр хэм бэ? 1 Хар цагаан хоёрын дундаас юу төрхөв? саарл. Хоёрын тооны амин чанарыг юу гэсэн бэ? Хэлсэн үү? Амин чанарыг хэлээгүй. Харин нөгөө нэг ийм утгатай байна гэж хэлсэн.
Туйл тацаалт гэдгээр нь тогтвол арай агуу олго өргөн юм байна. Танцвар гэвэл төөрөөлөх юм. Танцвар гэдэг нь ч айтайл юм. Туйл тацаалт. 3 тооны амин чанарыг дадлах нэ. Арцгоноос саарл төрнө гэв. Тий. За, аллагыг төрөөлье. Гэрэл харанхуйгаас юу төрхөө? Бүүдгэр гэрэх юм болов? Үүр цайх гэх шиг үүр хаяарахад одоо гэрэлтэй юм шиг. Та нар тэр ямар юм бэлээ өнөө айлдаад байдаг өгч нь юу байлаа? Хөг гэх шиг. Сонсны хөг. Чи юу амун гэд байгаа юм. Сүнсний хөг. Сонсны даалгавар өнөө голын хатхаас гэдэг болов. Тий. Шунал голын хатхаас хоёр мөргөлдвөл юу үүсэх вэ? Тэмцэл үүсэх юм бэ? Тэмцэл. Үйлдвэрнэ гэв. Яаж? Уруу талтай албаа. Энэ та нарт толгордог бэрхшээл мөн үү? Мөн. Мөн. Яасан их зовч юм өөрөөс бай. Мөн л. Яста шонаалтаа тэгэлтэй толгоо нэрэгч гсэн болчроод л ийм гантин чангаар хашгирдаг байх та. За гэрэлтэй гэгээтэй хүсэл харанхуй шонол хоёр мөргөлтөхөр юу болох вэ? Гэрэлтэй гэгээ. Гэж асууя. Голын хотхоос гэхэр төрчхөр юм байна. Яг байлах юм байна. Яг онох юм байна. Мөргөлтөн. Давтамж. Дэлгэн. Хим. Бай. Хоёр тесрэг хим мөргөлтэй. Харшилтай. Харшин хэмээх нь юу? Ач үсрэгчийн тутал. Тийм байгаа биз. Тийм. Ач үсрхөө. Өсрөн. Харшилтаанаас ач үсрээд юу гарна гэнэ? Гол. Гал чинь юу юм? Энерги. Хар цагаанаас гол. Гэрэл харанхуйгаас гол. Тийм байна. Арга бэлгээс гал. Тийм байна. Өнөө хотлаас гал. Тэгэхээр 90 им хоёр дондаас гал төрөх юм биш үү? Тэ? Гал гэдэг нь юу? Ам уу? Амийг тэтгэвч. Уурлаа нөгөө одоо нэгийн тоон дээр нэг юм асуух юм. Тэгтээ. Одоо нэгийн тоон дээр нэгээр илэрхийлж болох бүх зүйлсүүд нь ерөнхийдөө мөн чанар. Нэгийн тоон дээр илэрхийлж болох зүйлсүүд нь өөрөө ерөнхийдөө мөн чанар юм уу? Тэгээд нэгийн тоон дээр юу илэрхийлж байгаа вэ гэдэг нь амин чанар юм уу? Нэгийн тоо нэг бүхэл сүлэлттэй энтэй тойрог хэлбэрээр оршиж байж амин тогтноо. Тэр чинь нэг бүхлээрээ амтай юм л гэсэн утгатай юм. Тийм. Бүхлээрээ бүгд хоорондоо торлого нэхлэгтэй байж амтай байдаг юм гэсэн утгатай юм. За. Мөн чанар нь болохоор мөн чанар гэдэг нь бүгд нь юм уу? Тэгээд хоорондоо зохицолдоод амьтай байгаа тэр нь амин чанар юм уу? Ам гэдэг. Тийм ээ. Тийм. За гал юу боллоо? За Хоёрын дундаас гал үссэн. Тийм, би 3 болж байгаа.
Тийм. За багахан төөрөөлөх үүднээс нэгийн тоон дээр амин чанар гэдэг үгийг төрдөө хэрэглэхгүй хасчихъя. Нэгийн тоо бол мөн чанар юм. Тойрог хэлбэрийн мэхлэг, нэг хэммийн сүлэл зайн хоорондоо бүгд зохирлогтойч нийлээд нэг л амьтай. Охно. Зохирлогтой юу гээд байгаа юм? Ухлаа. Нэг дотор бол бүгд оршин гэж ойлгоод байна. Тийм ээ. Гэхдээ тэр чин метрээ нэг амьтай, нэг нэртэй. Охно. Тийм. Тойрог. Түүний нэрийг хэн гэдгийг Нэг. Битинг дээр. оюун, Оюун. тэнгэр. Тийм. Дөөрөгдөг үйл нь нэг бүхлийнхаа амийг тогтооход л чиглэн. Бусд нь хамааралгүй. Охно. 2-эгч, 3-эгч, 4-эгч, 5-эгч, 6-эгч, 7-эгч, 8-эгч, 9-эгч онцолж өргөхгүй нэг бүхлийнхээ амийг тогтооход л үйл нь чиглэн. Нэг бүхлээрээ амин бүхэлэг холбортой оршин. Тэр дотор яаж сүлэлдэхийг зохируулах ч гэлээ нэгжилж задалдаггүй үйл байгаа юм. Тэгэхээр дээдсээ нэг байхгүй бол хоёр байхгүй. Хоёр байхгүй бол гурав байхгүй юм байна шүү дээ. Тийм ээ. Мэдээж. Хоёр нь эсрэг цол, туйлын хазаалтууд. Гурав нь туйлын хазаалтуудын хоорондох харшаанаас үүсэх зүйл. Тэгвэл дөрөв нь юу болох вэ? За дөрөв хэтэд нэ. Эхлээд 3 тодлоо. За 3 дээр бол үйл Харанхуй шунал гэрэлгээд хөсөл хоёрын харшаанаас ямар дүл төрхөв? жинхэнэ хүсэл. Сүр маань үсгэн. Харанхуй юу гэлээ? Шунал гэсэн. Харанхуй шунал гэрэлтэй. Харанхуйгийн одоо бас нэг өөрийнх нь мөн чанар нь шунал гэж. Гэрэл шунал баг. Шунал хязгаартай юу? Хязгааргүй. Хязгаарлаж болдог баха. Хязгааргүй ч үү. Хязгааргүй. Хязгааргүй. Шуналын мөн чанар нь юу? Чанар хязгааргүй. Мөн чанар бол угаас хязгааргүй. Шуналын амин чанар нь юу? Амин чанар нь Яагаад би шуналыг харанхуй гэж нэрлэв? Яроод хязгааргүй доошоо. Хязгааргүй шунал юм бол бүгдийг зэлгэх босоо. Тийм. Гэрлийг ч зэлгэн. Тийм. Хөрстэйг зэлгэн, нарыг зэлгэн. Тэнгэрийг зэлгэн шүү. Оюуныг гэсэн зэл. бүгдийг зэлэх. Тийм. Тий. За тэгээ харын шунал. Өнгүүд цагааны хүслтэй мөргөлдвөл Цагааны хөсөл нь тэгвэл яах юм? Зэлгэхийн эсрэг яах юм? Бүтээл дэлгэрүүлнэ. Тэр хитээд хөл. энэ хоёр мөргөлдөх юм бол Гэрэлгээд хөсөл хязгаартай юу? Хязгааргүй. Тийм ээ. Чи нэг нэгнийгаа залгаал томроо. Хаж. Одоо өнөөгийн бидний амьд байгаа.
мөн чанар гэдэг чинь төрөл байгаа юм. За тэгвэл шунлын амин чанар нь юу юм? Шунлыг хязгааргүйгээс хязгаарлалдаг нь юу юм? Гэрэл юм. Гэрлийг хязгаарлах нь юу юм? Харахгүй. Энэ хоёр мөргөлт хөөрөө яах юм? Голчин тогтно үстэй. Тийм, жинхэнэ хүсэл. За тэгвэл голын хатхаас гэх чинь юу жолдох юм бэ? Шонол тэгээд гэрэл хоёрын мөргөлдөн дээр л. энэ дээр айгу орох юм шүү дээ. Тийм байна. Энэ хоёрын мөргөлдөөн дээр тэгээд яг тэр гарч ирсэн зүйл нь голын хатгаас. Хязгааргүй шунлаа гэрэлт хөслөөр хэрхэн хязгаарлах вэ? Гэрэлт хөслөө Хаталж ижил хэзээ шүү дээ. хязгааргүй шуналд ямар хэмжээтэйгээр залгиулах вэ? Устгах нь хүчөө, бүтээх нь хүчөө. Билал хүч. Хүч. Аль нь дийлж байгаа нь хүч юм уу? Аль дээр л хүч орсож байгаа. Тий. Энд ч мөн чанар. Цагаан өхөөсөл хэмээх чинь галардаж дийлхөө. Ганцаар дангаар оршиход дийлэхгүй. Хасилдах юм байна. Модыг хайрлаад шатааж дийлэхгүй бол цагааны туйлт хазаалт мөн үү? Мөн. Тийм мөн байна. Модыг устгаад голоо өрдөж дулаацсан оолоо зөглөх нь юу? Хасилдаж шүү дээ. Голч байгаа биз. Тийм байна. Улаад ич. Үн дээр буурлаа энэ. Жишээлбэл танаа улаач дээр яаж бодож болох вэ? Танаа улаачийн голч жишээлбэл юу вэ? Жишээлбэл бол Гоноо улаачийн голч нь орхотоор нэг үл дүүргэх гээд яваа юм шиг л надад үзэгдэж байна шүү. Сархтын хорыг ашиглаж юу дүүргэх гэж яваа юм бүү мэд. Гэхдээ тэгээд тийм ээ. Хүмүүн хэмонаад хүч бэр хүрэхгүй нөхцөлд хүч бэра сэлбэхийн тулд яахав? Өнөө модыг шатаах хэрэгтэй байх. Тийм. Гэтэл модоо хайрлаад шатаалгүй удсан хүмүүн маш их хэмээн дутагдалд арсан байж таарна, тийм үү? Тийм. Тийм үү? тийм. Яахав сархад гэдэг олиггүй жишгээ. Нодох чинь туршиж үзээд арга олоогүй яваа. Гэхдээ зөвлөгчгээ баримжаалмаар айтаж байгаа байлгүй. Голчоо тодлох гэдэг нь сүнсний голын хатгаасаа олохоос өөр үйл юм биш үү? Ягаад хайлаад байгаа юм? Болцоо тодлох гэдэг юм сүнсний Голын хатгаас Өөр юм. Тийм байгаа биз дээ. Одоо бодолтой. За. Энэ хүмүүний голын хатгаас нь за тэгээд яахав авахаар альтчихъя. Төр төмний төлөө өрийн өтөрөнсөг онгодоос гуйн сөгдөн өрсдөд буулгаж түгээн дэлгэрүүлж амьтаа хэмтээ оршоох гэх голын хатгаас байна. Өөрийнх нь голч нь юу юм?
Өөрийнх нь болцсон саях биш юм. Сүнсний уулын хатгаас. Өөрийнх нь болцсон нэрээ энгийн юм уу? Амьдрал дээр буухаар. Өөрийнх нь гол чинь өнөө гарагта ямар үйлдвэр гэхэв энэ нь миний голын хатгаас руу яаж дөтлүүлэх вэ гэдэг цаг мөч тутмын шийдвэр бодрол үйлдэл тархины ажиллагаа үг үйл тэрний үр дүн тэдгээрийн хоорондын нэгхлэг түүнийг тооцоолон бодох чадамж нь байгаа бидтэй. Тэгвэл нөгөө голын хатгаас гэдэг чинь бидний яриад байгаа зорилго юм шүү дээ. Тийм ээ. Гол чинь Тэнгүүд тэр зорилгодоо хүрэх замаа одоо тодлоод өдөр тутамдаа хийгээд явж байгаа үүлээд үргэж байгаа тэр зоригдол нь болохоор голч юм байна. үүлээ дүүргэж байгаа гэхээсээ илүү нэхэлгийг бэлгэж хараад тооцоолон бодоод одоо ингэж төсөөл ийшээ очих нь энд явна. Сайтар хартал энд ирчихэж тооцоолж чадах юм бол энд очиж болно. Энд очихын тулд мотоо шатаахгүй бол бүр энэ дээр чихээд тийшээ хараад гунаад сон шүү дээ. Тийм үү? Та нар ийм бус. Та нарын энэ тодроогүй байна. Тийм тодроогүй. Минийх бол тодроогүй л. Энэ байхгүй. Тэрийг хараад байна. Хэн хараад байгаа юм? Түмэд. Тийм байхад энэ харагдах уу? Харагддаггүй юм шүү. Ингээд зэрлэггүй өрөөс би болжээ. Тэгээ уг нь бол өөрөө тэгээд асуулаад галаад хүлээд яваад өөрөө тэр чинь химийн ундраг болох юм шүү дээ тий. Яг тийм. Сархтаас ч хэм татаж болно. Ойлгохгүй л дээ. Гэхдээ хувиргаж дийлбэл хитээ дөөлөхгүй голчтой тооцоолол сайтай байвал сархтаа самэ хөөлөөгүй. Тааруулж байгаа гэсэн үг үү? Үгүй. Голчтой. Сархтын мөн чанарыг, сархтын шинж чанарыг танин мэдэх, автахгүй болох хүртлээ танин мэдхгүй ороож болох. Болно. Нэгэнтээ танин мэдхгүй хүрэхгүй бол өргөлж автан шүү дээ. Тэгээд цаг хугацаанд цаанаас нь автуулаад байгаа юм бол оролдож үзээд нэгжээд за гол нь энд байна. Гэд барьчихвал яах вэ? Сархад автуулж дийлэхгүй болно. Хад хүрсэн ч гэсэн. Хутуулан живүүлэхгүй л гэсэн утгатай. Асивээ юм татсуунаа гэсэн. За тэгээд үнэхээр танин мэдхгүй дүүрчихвэл уухгүй байна уу? Ашиглахгүй байна уу? Хүмүүн өөрөө толгоогоороо мэдээд шийдчихэж дөнгөнөө. Энд уух ёстой, уух ёсгүй гэхүүл байхгүй байгааг харж байна уу? Харж байна. Гэхдээ мэдээж угаад л байвал өрдөн гарч л таарна. Тэндээс тооцоолон бодож танин мэдхүүгээ тэлээд гарах үр дүнг нороо зан дээр үрээд биеэрээ махаараа идлээд ирэхээр хүмүүн чинь тэрхэнд нь за энэ нь болтгүй юм байна. Ингүүл хэмжээнээс хөтөрдөг юм байна. Энэ хэмжээнд нь баривал надад яг таарах юм байна. За би ч бүр хүртэхгүй байвал дээр юм байна гэгчлэн олон бодол хөврөөлдөг тийм үү? Тийм. Гэхдээ дараагийн мөчөд дахиад л бэрчсэн суудаг. Тийм үү? Тийм. Би бол тэгдэг. Зарим хүмүүс бол бас өөртөө үнж болчихдээ шүү дээ.
Энэ чинь өнөө сорхтныхоо голчийг тодлохгүй л байгаа хэрэг шүү дээ. Автаад байна. Тэнгүүд нөгөө хонол нь гарч ирээд нэмж ууж муугаа. За одоо сорхтыг нэг амсчих бол тэр өдөртөө лов өрх зонгоноос нь мултрахад хэцүү дээ. Би бол сархтаар жишг аваад байгаагаас бус миний улааж хорийн танин мэдхгүй тун багтай гэж хэлнэ. Хорийг таних нүдгүй. Тиймээс суралцах хэрэгтэй. Суралцчихвал байг. Танин мэдэж байж өдөрдөж ялан дийлэж өөртөө зүтгүүлж дийлнэ шүү дээ. Тийм үү? Уурлаа нэг юм асуусан. Улаанч нь ингээд за таны ингээд хэмжээнд ингээд хүрээд гэх юм уу ингээд цаашаа яваад нэлээд дэжлээ онгод тэнгэр хөгтүүлүүдийг бас өчрөө нэлээд одоо илүү сайн ойлгочоод за манай буурал ингэж ийжлээ гэж танд баярландаа гэж та боддог. Сонин асуулт вэ? Яхад юм уу л асууж байгаа юм. За яг зүгээр нөгөө нэр санагдал. Яагаад асууж байгаа юм? Яг ч нөгөө эргэлзээ одоо нэг юм үнээр бас нэг сайн муу гэдгийг бид нар чинь ялгах ухаан хүрхгүй болохоор чаваас л асууж байгаа юм. Тэгээд одоо зарим зүйлд ингээд бас золиос болсон ч гэсэн яг тийм чин сэтгэлээсээ золиос олох сэтгэл зүй үүсээг болохоор бас тэгж байгаа юм. Надхаа тадлаа. За энэ асуултыг болио. Тадлаа дээл таадах. Яа одоо ингээд анх болоод би одоо онгод буурлуудыг сайн муу гэж ялгадаггүй байсан байхгүй юу. Тэгээд таныг болохоор би одоо хамгийн их итгэдэг байхгүй тань. Тэгээд тэгсэн чинь ингээд эргэлзээ бас айгүйх байдаг гэсэн. Энэ одоо ингээд бид нэр сайн муу гэдэг ялангуяа гэр бүлээс орж ирсэн орчин тойрноос орж ирсэн юм уу ч юм уу. Одоо болохоор эргэлзээ нь маш багассан. Бараг байхгүй болж байгаа болохоор бүр л үгүй одоо огт хэцэхгүй болох юм уу. Тийм болоход бол асууж байгаа. Тэгээд миний улаач надад баярлах эсэх нь наадахтай чинь ямар хамааралтай юм. Би холбоосыг нь олж харахгүй бай. Би таадаг ам гарсан болвол хэлсэн ингээд дандаа үннээ хэлдэг гэж боддог болохоор огт худлаа ярих боломжгүй гэж боддог. Худлаа ярдаггүй шүү дээ. Тийм болохоор амнаар ч сонсон. Худлаа ярдаггүй. Тоосоо. За. За. Өнөө голчийг тооцоолон бодох чадварыг хэрхэн төлөх вэ? Өөрөөс. Өөрийгөө танихаас эхэлнэ. Өөрийгөө оршихоос эхэлсэн шүү дээ. Оршихгүй байгаа хүмүүс өөрийгөө таних дийлэх үү? Оршоогүй үед улаач ингэдэг юм. Би нэг болохоор их зоригтой. Нөгөө болохоор маш аимхай. Би зоригтой юу? Аимхай юу? Хариулдаггүй. Та нартын үйл тохиолддог уу? Тохиолддог. Би их муухай штэ. Гэхдээ би их нарисаг хүн. Би сайхан аштай хүмүүн үү? Муухай аштай хүмүүн үү? Эргэлзээд байна. Энэ бол мөн чанар байгаа юм. Нэг бүхтийн нэг хэсэг гэдгийг чинь гэрчлэл нь тэр болгоо. Хэрэгцээтэй үедээ тааварс бүгд зоригтой. Хөг чадамж танин мэдхгүй ханаагүй үедээ бүгд аимхай. Мөн үү? Мөн. Тэгээд ийм хүмүүнийг зоригтой гэх юм уу? Аимхай гэх юм уу? Өөрийгөө таних нь
би зоригтой хүмүүн үү? Амхан хүмүүн үү? Эсвэл би зоригтой хүмүүн үү? Зориггүй хүмүүн үү? Гэдгээр бодлогыг хэлэх үү? Тийм гэж хэлэх юм байна. Үгүй. Зорилгоор нь Өөрийгөө оршоохыг хэлнэ. зоригтой зориггүй гэж тодорхойлох юм. Тэлжижил нөгөө Орших дотор орчиж байгаа юм тийм. Хэрвээ айж байгаа бол тонон мэдхгүй ханаагүй байна. Тэгвэл тань ч мэдхийн төлөө зүтгэе. Дараа нь зориг агсах. Агсан. Ингэж сурсан хүмүүн бол одоо би зоригтой хүмүүн гэж айдас төрж байсан ч би зориглж дийлнэ. Мөн үү? мөн энийг яаж хэлэх вэ? Эн чинь өөрийгөө оршоож байгаа үйл бус уу? Үгүй бол нэг бүхлийн нэг хэсэг аятаа орших юм бол өнөөдөр зоригтой маргааш хулжин нөгөөдөр хулчгаар тэрний маргааш адгийн аймхаа гэх мэтэр хөвсаад байх нь бай шүү бай. Тэгээд л би зоригтой юу? Би аймхаа юу? Түмэд хариултаагүй. Байхгүй үлийг яаж таньж тодлох юм? Тийм үү? тийм Тэр байхад ямар орж байна гэх. Тэгвэл өөрийгөө эхлээд оршоох хэрэгтэй байх нь. Тэр оршихын тулд зориг хайлангуяа бишгэлэн зорилгоо дадлах, голчоо дадлах. За та өөрөөс бүгд л ижил зоригтой байлгүй даа. Энэ хөхтөл хідэ номертэй тустай оршио. Энэ хөх Монголд хэрэгтэй хүмүүн байё. Мөн үү? мөн Гэтэл нашлуулаад татлаа. Өргөө гэртээ хэрэгтэй хүмүүн байхыг хичээдэг хүн байна уу? Манай хоёр ч намайг бодлоор тэгж чийдэг. Энэ хөх Монголын төлөө эр бие зориулыг явж хожоо дандлах андынхаа төлөө эр цусаа урсгаж байна уу? Энэ юу? Тэр хоолын зорилго чинь энэ оршоод байгаа, оршихгүй байгаа чамтай зөрчилдөд байгаа юм биш үү? Тийм. Тийшээ зориод байна гэтэл тийшээ зүтгээд байна шүү дээ. Мөн үү? Нэг олноор нь хамаарахыг хүсэж байвал нэгээс эхлээд хамаарч сурах хэрэгтэй бидтэй. тийм Нэгийг хамаараад сурсан бол хоёр болгож үржүүлнэ мэдтэй. Хоёрыг хамаарч дийлсэн хүмүүс гурав дахыг бол яах вэ? марш дийлэх юм. Энэ юу? Хариуцлага. Мөн үү? Хариуцаж мэдэхгүй хүмүүс тэр алсыг ширтээд яадаг юм. Би бараг дижиг сүнсэж болох зүгээр юм байна. Ихний алхмаач хийхгүй. Зог тасаад тэгэж байтал нь өнөө шуналн өнөө харанхойн. Хой тарыг ав тийшээ. Хой тийшээ зүтгэл. Ингээд төөрүүлчих юм шүү. Хойш нь татчихна. Хэзээ тэнд хүрэх юм? Хүрэхгүй дгаа. Мөн үү? Чи яагаад амтан төчөө гэж? Яг уу заавал одоо хүн амьсан гэж өөрөө чадахгүй. Амьсан дижигээд амьсан амь өршөөж байгаа юм шиг. Яагаад чадахгүй гэж? Өнөөдөр чамд чадсан удаа байж л байгаа. Хүн болгонд тийм байгаа юм. Тэгээд наадах чинь нөгөө юу юм? Заримдаа хариуцдаг, заримдаа хариуцахгүй. Би хариуцлагатай юу? Мэдэхгүй. Заримдаа хариуцсан, заримдаа хариуцахгүй. Өнөө би заримдаа зоригтой, заримдаа амхаа гэдэгтэй чинь ямар ялгаа байгаа юм? Чүгэн.
Адилхан шүү дээ. Хариуцаж чадахгүй байгаа хүмүүс дахиад танин мэдхгүй дутагдж байна. Танин мэдхүйг дүүргээд ирэхээр Би одоо тэр үед хариуцнаа гэж нам дүүрэн хэлж чадах юм. одоо хариуцахгүй байгаач ингээд ийм үлийг өөртөө бөгөөд өнөө хүмүүнд дүүрэгчхүүл би энэ хүнийг хариуцаж дийлнэ гэвэл өнийг үлдээд чадаад дадлжуулаад сурахыг сураад гэдэг шүү дээ. Тэгээд тогтоод ирэхээр чи хариуцлагатай юу гэж асуухад дарах үйлгүй би хариуцлагатай. Учрыг нь олоод яаж ийж байгаад гэдэг шүү дээ. Хариуцсандаа хэмээх. Тат томрондоо хоолойтой болно бидтэй. Түүнээс төрхөөсөө хариуцлагатай төрдөг хүмүүс байна уу? Хариуцлагыг сурдаг юм. Ягаад хариуцах тийм хэцүү байгаа юм? Хариуцахыг сураагүй учраас хэцүү. Өөрийн цаг хугацааг хэдийдэн үнэлдэг хүмүүнд хариуцах нь хүнд ачаа болж ирдэг юм. Гэвэл ах Яг л тийм юм шиг байна. цаг хугацаанд харам хүмүүний үйлдэл. Тийм үү? Гэсэн хэрнээ нөгөө цаг хугацаагаар Тийм ээ. Надад чинь юу юм? Алсын хараагүй байдал босоо. Гэтэл хүмүүнийг хариуцаж үр шимийг нь хураах гэдэг алс холын үйлийг харж байгаа бол харамсаад байгаа цаг хугацаагаа харин тэрний эсрэгээр цацлах янз орж мэдэх юм. Бос өдрөө тийм үү? Яг үнэндээ өөрийгөө өсгөн байжуулаад тэнгэрт толголаа гэд сэтгэл цадах уу? чадахгүй бах уу. Хамахгүй. Яагаад вэ? Ялгаахгүй. Тэр чинь бас цааштай. Тэндээ чи ганцаараа шүү дээ. Тий. Тэгвэл юу? Үндэс нь юу юм? Үндсэн одоо тухайн цаг үеийн мэдрэл тэндээ амар амархан. Үгүй наад өөрийгөө тэнгэрт толгох хүслийн чинь үндэс нь юу юм? Үндсэн шунал бардам. Шунал бүгдийг өөрлөгөө залгаад байгаа босоо. Би ч хүмүүс юм дээ. Өөрийн мэдгүй энэ зүйлийг одоо татсан. Ягаад одоо Өөрийн мэдэлгүй бусаа. ухаан орсон чинь ийм хүмүүс шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Төрөхтэй хариуцлагатай төрдөг хүмүүн гэж байх уу? Түүнтэй ижилэр нар үгүй бол хөрсч юу? Харанхуй шүү дээ. Тэгвэл хөрстийн өөрийнх нь үүдхэл эхлэлэн. Харанхуй байгаа биз дээ. Хөрст анх үүсгэс өмнө нар байгаагүй гэж үү? Тэр нь ямар хамаатай юм? Харанхуугаас дан ганц харанхуугаас үүссэн гэж үү? Тэнгэрт нар мандахгүй бол хөрст өөрөөсөө гэрэл гаргах уу? Гүү гарах. Орсгүй гэж огт байхгүй, юу ч байхгүй, ховргүй хоосон байхад нар бол мэдээж байхгүй л байна шүү дээ. Тийм ээ. Зүг. За төгсгээд тэгэж хамаагүй гариг ирэхээс рүү хойлонгүй. Тэртэй тэргүй том сүдэ байлдаж байна шүү дээ. Төөрч. Тэгэхээр хөрстийн хүмүүн та өрс бүгд наргүй бол харанхуй нэг хэсэг байх нь бай. Тиймээс төрөхдөө л
Харанхуйтайгаа төрсөн байж таарна. Ухнаа. Үүнийг таньж мэдвэл ямар өөрчлөлт гарах вэ? Таньж мэдвэл нөгөө нэг хашилдаж галаа гаргаж чадах юм шүү дээ. Үүнийг таньж мэдвэл гэрэлд зорих хэрэгтэй гэж бодох хориг босоо. Хөрстийн энэ харанхуйн шунсаар дүтс бүл бүгдийг золигхоос өөр хаана хөрхөв? Ганч хүрэхгүй шүү дээ. Хаан ч хөрөхгүй. Энэ алсын тооцоолол мөн үү? Мөн. Гэрэл яадаг. Тооцоод юм. Тийм. Тэгвэл тийшээ зориод чи юу ч олохгүй гэдгээ эртгэн таньж мэдвэл ядаж юу Цоод танист нь юм. тийм ээ. Тэгвэл гэрэл гээ чинь юу юм? Нарны гэрэлээр хөрөстэй бүхий үл ам орон галгасан бүрэлддэг юм болов уу? Тийм үү. Тийм. Тэгвэл 7 нар байвал яах юм? Дийдл юм байна. Бидний шатаагаар авчихсан. Тэгээд та нарын нэг нар чинь юу юм? Бидний нэг нар уу? Тийм. Энэ нарнаас гадна уу? Чи өөрийгөө хөрст гэж төсөөл. Чиний нэг нар юу юм? Харанхуй. Юу гэд балаараа. Чи өөрөө харанхуй болов. Чамайг нэг нар гэрэлтүүлэх ёстой босоо. Тэгж байж чиний амин чанар тогтох гээд байгаа. Босоо. Тэгвэл тэр нар чинь юу юм бэ? Тэр нар чинь энэ нар биш юм уу? Биш. Өөр одоо чиний нар. Чиний нар юу? Бас бодчих юм уу? Бод би бас дагаж бодчих л. Хөөгч болцоо. Миний нар Дотор байгаа юм. Миний дотор нар гэж төсөөлсөн зүйл юм. миний явах гэж байгаа миний нар болоод түмэнд хэрэгтэй үйл хийн гэсэн нар байхгүй юу? Юу гэнэ? Түмэнд хэрэгтэй үйл хийн гэсэн нар. Банкуу гэж бодчих. Миний нар юу юм бэ? Тэгээд харанхуй чинь юу юм? Хязгааргүй шунал. Тэгвэл шунлыг чинь юу хязгаарлаж чадах юм гэд хөөгөөд үзээч. Тэгвэл миний нар чинь нөгөө миний зорилго эсвэл шүү дээ. Тий. Тэр чинь юу юм бэ тэгээд. Тэр чинь харин нар юм шүү дээ. Тий, тэр нар чинь тэгвэл яг юу юм? Чи тэр нараа тодсон юм уу? Тий. Тэрийг өөрөө болох. Тий. Тэр хүсэл зорилгоо олсон юм уу? Тэр нараа олсон юм уу? Гол нь. Чиний шунал. Бүү төөрөөл шунал бол шунал. Ганцхан шунал гэж юу байдаг юм? Шунал ба шунал. Шунал бол шунал. Хязгааргүй шунал. За би галмаа. Эдийн шунал байна уу? Эмийн шунал байна уу? Сархтын шунал байна уу? Ялгамжгүй. Шунал бол шунал. Бүр тэр битгий хэл. Тэнгэрийн шунал байна уу? Шунал бол шунал. Өөрөөхөө нарыг өөрөө үүтгээ иргэн тойрноо баа гэр бүлээсээ өөрөө ийдсад дараа уутад гэрэлтүүлж байна. Хязгааргүй шунлыг юу хязгаарлаж дийлэх вэ? Нар Танин мэдхгүй. Энэ шунлыг хөгөөд явбал бүгдийг золгоод би өөрийгөө ч золгох юм байна гэдэг танин мэдхгүй шунлыг хязгаарлах уу? Сархтыг хүртээд байвал тэгээд нэг гудамжны болдог шүү гэдэг танин мэдхгүй сархад авах хүслийг хязгаарлах уу? Хангалттай бос тийм үү? За хэн өөрийгөө гудамжны архичин хэмээгч нь болно гэж итгэх байлээ. Арайч тэгэхгүй гэдэг бодолд ээрүүлдэг шүү дээ хүмүү.
Тэгвэл за сархтаас үүдсэн ийм тийм асуудлууд миний ийм тийм зан чанарыг үгүй хийж ийм тийм чадамжийг боснолж миний тархины эдэсийг тэдэн саяар нь өхүүлж гихчлэн танин мэдхгүй хязгаарлалтыг үүтгэж дөнгөө. Зарим хүмүүнд дөнгөн, зарим хүмүүнд тэр тархины эдэс нь хамааралгүй тул дөнгөхгүй гих мэт байна шүү дээ. Тийм үү? Тэгвэл сархтын дан өөрийн чинь амин чохол үйлд ямар саад хийж байгааг танин мэдвэл тэндэл голч нь тадарч тэндэл хязгаарлалтыг тавих хангалттай хүч нь үүтгэгдэх юм биш үү? За танин мэдхгүй шунлан эсрэг харшиж байна. Тэгвэл танин мэдхгүй ихтэй дэрхээрээ яах вэ? Сархад жууж болохгүй. Сайн ярил шаргал жууж болохоо болно. Харанхуугаар дараа Хит шуналгүй дэх буюу хит хүсэлгүй дэн. шунлаас хүсэл Тэгээд юунаас үүдэх юм? Өөр юунаас үүдэх юм? Шуналгаас хүсэл үүднэ. Тиймээс наадах чинь байж байх ёстой юм. Байх ёстой хязгаар дотроо шүү. Хязгаар дотроо багтаж буй шунлыг бол хүсэл гэж нэрлэж болно. Тэгээд яах вэ? Нэг нэгтэж болохгүй, нөгөө нэгтэж болохгүй энд тэнцвэрийг сахиж мөргөлдөөнөр харшаан өсгөл гал дөл бадрах буюу юу болцоод итгэл агс. за тийм байна шүү дээ. Тэглэн гоё хүч болох юм байна. Тэгээ нөгөө хувиргаад явах юм шүү дээ. Өөртөө итгэдэг хүмүүний голч тодорхой тодорно. Тэндэл голч байгаа. Тийм үү? Өөртөө итгэдэг хүмүүс ямар ба үйлийг яаж иж байгаад л дүүргэн яаж иж байгаад тэнд очино. Харааруу цагаанаар хамаалга. Тийм үү? Тийм. Ягаад миний гаргах гэж байгаа содрыг төрүүлж айлдаад байгаа юм гэж улууч уурлаж байна шүү. Та өөрсдөрийг нь хотолтож авч үзээрэй. Нээ Эдийн шуналтай өрөө юм. Дөрөвдөр юу? дахиад нэг Юу гэнэ? 1 2 3 4 гэж байгаа. Тэн 2-оос 3-аас багтаагаад явж байгаа юм шүү дээ. 3-ийнхаа үржихийг бас багтааж байгаа юм байна. 3-аас цаашаа ижил тэнцвэртэйгээр үндсэн амин чанараас урган төлжиж дэлгэрнэ. Эхний 3 сотор ухаглах хэрэгтэй. 4-дөр бол хэмээн харилцаа. Хас төр. Төр гэдэг чинь юу юм? Хүмүүс хоорондын харилцааны тухай үйл босоо. Тийм биз дээ. тийм. Тэгээд толгын 3 чулууга өрчих бол хас төр ойртохондоо бод бол төрийн үйл хувиргал ашигл бол засаг жоёг цааз ясаа хэмжээ ёстой ёсортхон болон болохгүй юу За. дэнс нэг байхдаа болон болохгүй ялгамжгүй. 2 байхдаа болон болохгүй нь юу юм? Эсрэгцэн тэмцэн.
болно болохгүйгээ үгүйсгэж болохгүй нь болно няцааж. Тийм үү? 3 болохоор яах юм? Өрн төрөн шүү дээ. Болно болохгүй хоёроос ямар үр төрөх вэ? Шийдвэр гэдэг үр төрн бидтэй. Тийм шийд. Энэ удаад болно. Энэ удаад болохгүй. Мөн үү? Мөн. Цаг хугацааны тооцоолол. Орон зайн баримжаа. Дөрөвдөр хохирол алдагдал бүгдийг тооцож байгаа хүмүү яах юм? Үүнийг та нар үйлдэж болно. Үүнийг та нар үйлдэж болохгүй. Энэ юу? Засаг. Төр. Засаг юу? Төр. Хэрв та нар төртөө төмөнд хэрэгтэй хүмүүн болмоор байгаа бол эхний шатуудыг алгасаад дөрвөөрөө харайлгах нь юу? Олон хэлсэндээ хийрхэл шүү дээ. Тэгэхээр нэг бол угтаас чамтай чамгүй оршиж байгаа. Хоёр бас чамтай чамгүй хазаа. Чиний үйл хаан дөрөх юм. 3 дээр л дөр. Эмэн чанара аршахаас эхэлнэ. Яаж оршоно гэв? Тэглийг яаж агсах вэ? Шийдвэр. Танин мэдээд. Хүсэл шунлын ол баатай. Цааргүй шунлаа. Өнөө хүрэх цэгтээ таацуулж хязгаарлаад хязгаарлахын тулд танин мэдхүйг таацуулж дүүргээд тархин гавал цогц сэтгээд ирэхээр итгэл бол зүгээр доголт. Итгэлтэй хүмүүн хариуцлагатай байж чадах уу? Итгэлгүй хүмүүнээс хариуцлагаас айхайдас төрөх үү? Төрнө. Мэдээж суурин тэнд байгаа юм. Хариуцлага руу өсөрхөөс өмнө итгэлийг яаж өрдөх вэ гэвэл хязгааргүй шунлыг хязгаарлаж дийлэх онцтой голчтой танин мэдхгүй. Хэрв харын танин мэдхгүй ханаагүй бол хартайгаа ноцолдож соролц. Гэрлийн танин мэдхгүй ханаагүй бол гэрлийн зүг рүү хоромж болтгой харж илч гэрлэнд нь хөлцөн долооц. Түүнийг үнсэж гимэн өөрт чинь бууж ирээд хязгааргүй шоналт харанхуйгаас чинь хязгаарлан улаан голыг чинь тодолж доторх голыг чинь асааж өгөх босоо. Үнсэмж. Юуг яаж унаалахээ та өөрсдөө шийддэггүй. Нэг химийн орсгал нэг бүхлийн дарилгаар шийддэггүй. Өөрсдөө л шийддэг гэж боддог. Ни олон нь өнгө мөнгийг үнэлж байхад түүнээс тойрох амар байх уу? Гэтэл өнгө мөнгийг үнэлэхгүй гээд үл хоолгүй хоосон орших хэрэггүй. Үгүй. Голчийг нь олоход ухаан бөгөөд чадвар хэрэгтэй тийм бидтэй. Тийм. Ухаан бөгөөд чадварыг агшихын тулд танин мэдхүйг үнэлж өөртөө чадамж болгон соолгож байж та өөрсдөр мөрөөсөд байгаа аггаа мөрөллөө үлдэн үсттэй. Үгүй бол хаана хотох вэ? Хийрхэлээ. Хязгааргүй шунал дундаа л тийчхэл. Тэнд гарц байгаа юу? Байхгүй. Тэнд бүтээл төрхөө төрөхгүй. Тэнд мөр үлдэхүү? Үгүй. Үлдээсэн мөр болгоныг эцэж цоцохгүй бол энэ харанхуй мөрлөлтөн байж гимэн бусд нь эндээс соролцож
Ийм жишгээр амьдрч болдоггүй юм байна гэх танин мэдхүйг дүүргэснээр хязгааргүй шунлаа хязгааруулж байвал тэр харанхуй мөрлөлтний дэм тос тэндээ оршоод байгаа хэрэг босоо. Энэ бол мөн чанар юм. Тийм учраас мөн чанар харигч цагааныг ялгамжуулдаггүй. Харин ялгамжлаад ирэхээрээ л туйлт хазаалтууд үүснэ. Туйлт хазаалтууд бол оршихуй, дан гэрэл, дан харанхуй. Бие биедээ сүлэлдэж бие биенээсээ бийжижээс оршин. 3 дээр нь яах юм? 3 дээр нэ амин чанар тодорч байгаа бидтэй. Тийм. Мөн чанараас Мөн чанар тодорч. Мөн чанар ньний удамшил байхад амин чанар бол гэрэл сайхан л байгаа юм. Тогтоож чадвал шүү дээ. Амин чанараа тодорсон улаач болвос хоёрны гол бос онгодын утсан хөвхөлтэй бос өөрийн толгойтойгоор оршиж дээл. Тийм үү? Тийм. Хоёрны голод яадаг юм. Шийдвэр гаргах бүртээ бууруулаа одоо яах вэ гэдэг шүү. Бууруулаа ингэн зөв үү буруу юу? Зөв үү буруу юу гэх чилэн. Энд чинь хар цагааныг тэнцвүүлэх үйл яг мөн байгаа бидтэй. Тийм байна. Цагааныг тэнцвүүлэх хүмүүн харлах үедээ харлнаа. Цайх үедээ ч цайг. Тэр нь чохог бус шүү дээ. Юун төлөө гэдэг нь чохог. Тийм. Гагц биеийг оршихын төлөө бол тэр хар цагааныг тэнцвүүлэх үйл бус харанхуй үйл бөлгөө. Бусдыг оршихын төлөө өөрийгөө байшгүй болгон задлаж сарнахад цагааны туйлт үйл бөлгөө. Тийм үү? Тэгээд чиг амьдрал би горшоо. Чи би айсан оршигээд судар дээр айлтаад өгчхөд байхад. Одоо л анх дуулж байгаа юм аа. Ингээд байдаг чинь ямар очихтай юм. Зарим хүмүүс чиг оршоохоо төрүүлж суралцсан байдаг бол зарим хүмүүс би оршоохоо төрүүлж суралцсан байдаг. Тэгвэл чиг оршоохоо суралцсан хүмүүс одоо би оршоож сурах хэрэгтэй. Тэгвэл би оршоохоо суралцсан хүмүүс чиг оршоохоо суралцах хэрэгтэй. Яаж суралцах вэ? Би оршоох нь илүү хялбар хүслээ чогноход л суулгахад л болдог. Чиг яаж оршоох юм? Чиг оршоохын тулд өөрийнхөө төлөө сархад хүрдэхгүй байх гэх үн цэнд хязгаарлалтууд үүснэ. Энийг хитэн идүүлбэл өөрийгөө зодлоод сарнаагаад байна. Тийм үү? Өөрийнхөө төлөө дөрвөн мөчөө ханзартал зүтгэвэл өөрөө хинч болж дуусвал үрчин чамайг хараад эцгээж гэж танихгүй ширвэж мэдэх юм шүү. Энэ буцаа сүудэртэй үйл босоо. Тийм. Тэг оршооход яаж суралцах юм? Өөрөө хязгаарлаж өөрийгөө хоригдуулж Чигийн үн цэнийг тодлохоос эхэлсэн шүү дээ. Үнэгүй зүйлийн төлөө хүмүүн өөрийгөө хязгааруулах Зарлах. гэтэл үнэгүй зүйл гэж байх уу? Бүгд цаг хугацаатай юм бол бүгд үнэтэй л байж таарна. Үнэлэх эсхээс чинь хамаарч үн цэн тодордгоос үн цэнгүй хүмүүн гэж үгүй. Мэдээж эрен бэлбэл илүү үн цэнтэй хүмүүн гэж бол байгаа. Чиний хувьд ямар ч үн цэнгүй хүмүүн гэж бас байгаа. Тийм үү? Тийм. Тэгвэл өөртөөгөө нааж байж л хүмүүнийг үнэлж эхэлхэндээ
Өөртөөгөө хамаатуулан сэтгэж байж л хүмүүнийг үнэлж эхэлнэ. Үгүй бол танихгүй хүмүүнийг та нар үнэлж дийлэх үү? Үнэлээд яах юм хэрэгтэй юу? Үгүй. Ашиг шимэн гарах уу? Гарахгүй. Бигээ сул тавьж иж бигээ сайн. Би бол хандл тодорхой юм байна. Өөрийн хүсэл зорилгоо одоо өөрөө яамаар байна гэдгээ л сонсцоход би дотроод. Чийг тодлохын тулд чи гэдгээ таньж мэдээ. Хүмүүнийг танин мэдэх нь байна шүү дээ. Ямар хүмүүн юм? Итгэвэл яах юм? Тэгээд ирэм Хүндэлвэл яадаг юм? Инэрвэл ямар хариу үзүүлдэг юм? Гэх мэтээр үнэлээд олчтойхон шиг үнэлгээ тодорвол хамтайсмаар санагдах болов уу? Яах бол? үнэлгээ нь яаж гарахаас нь шалтгааллах юм байна. Үнэлж дийлэмгүй бол яах юм? Хамт айсч чадахгүй л. Чадвар дутж байгаа учраас Цаг хугацаатай холбоод бодох. Цагаа хамт илээж байна гэж бод. Үнэлж дийлэх хүмүүнтэй цагийг илээх, үнэлж дийлэхгүй хүмүүнтэй цагийг илээх хоёрын ялгаа зөрүү юу вэ? үнэлж дийлж байгаа бол тэн дээр Үнэлж дийлэхгүй хүмүүнд юу ч ясгаад аргүй хооснороо задлана. Тийм үү? тийм. Инрэл асгасан ч инрэл бос мэт. Хүнлэл асгасан ч хүнлээгүй мэт задлана. Тийм. Тэгвэл яах юм? Өөрийн цаг хугацааг хий хоосонд задлуулах тийм сайнхан үйлөө. Үгүй. Хичээл зүтгэл бүрээ хий хоосонд задлуулах тийм сайхан үйлөө. Үгүй. Нийт олноороо оршиж байгаа цагт нэг нь нөгөөтэйгөө харилцаж айсаж л таарна. Өөртөө ойр хэнийг байлгах юм? Задлах чийгөө? Бөхлөх чийгөө? Хөглөгч. Угаасаа зайлшгүй шүү дээ. Хичнээн холдож зогтсон ч айсч л таарна. Тийм үү? Тийм. Тэгэд хэнийг айсуулахаа чи шийдэхгүй бол нийгэм нь шийдчих хэрэг болсоо. Ухно. Тиймээс хүмүүнийг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Үгүй бол хавцсан бүхэнтэйгээ андалаад л харсан бүхэнтэйгээ яах вэ? Тийм ээ. Тэгээд яах юм? Цаг хугацаа л өргөдөө. Чиний цаг хугацаа үн цэнгүй салхинд хийсэд. Чи тэндээс өр нөлөө гэж юу ч авахгүй хүчээ бараад өөрийнхөө хэмийг өөрийн мэдлэлээр жолоод дошгүй. Ни хэмийн сүлэлтэнд алдаад байгаа хүмүүн өнөө итгэл гихчээсээ хол алсрах байлгүй. Тэгэхээр чиг таньж мэдэж үнэлсний үндсэн дээр өргөх нь өөрийн итгэл хэмийг хураах нэг чиг зам мөрлөл байгаа биз дээ. Ардгүй хаан яах юм? Ухаанаа юунд зурцуулах юм? Гэхдээ ард талантайгаа шууд харьцах уу? Тэгэх юм бол бас болохгүй. Ойрын хідэн ван, ойрын хідэн өрөлөг жонжин. Цааш тодрн үсттэй. Тийм. Эн чин өнөө юу? Арафтын Тогтолцоо. Гурвалжингийн оройн хаан сойр нар дээрээд гурвалжингийн оройд ойр байгаа нь арафтууд. Тэгээд доошоо задраад. Энд бодлоо гад. юу гэнэ? Тань хідэн ганд байсан байх. Би хэлсэн шүү дээ. Өөсөө тэгээд бодлоо. Тийм ээ. Тэгэхээр би тэрийг мэддэг байсан тул надад Айрланд байсан байж таарна. Та өөрийгөө оруулаад 3 юм уу те?
Тийм ээ. Ихтэй 4, 5 дээр бол заавал юу гэлээ? Гаргаслан. Зангид дотроо ар мануулах хэмжээний итгэлцэл. 5 дээр заавал давхар манаа шаардлагатай. 4 дотроо айлдах үйл гэж байна. 5 дээр бол айлдсан ч давхар утгатай талыг нь арагш нуудаг зонтой байх хэрэгтэй шүү. За үйл сайхан дүүргөө. Тэглээ. Өглөө. Сайхан дүүрлээ бүрл. Та хоёр амттайгаа багасаа найзсан уу эсвэл ер нь ингээд хоёр амт гэж үзчихэд дараа нь илүү гоё. Миний нэгэн анд болбоос надаас насаар маш ахмад байсан. Хэдэн насаар ах болсон бэ? Шууд таа хэлж чадамгүй үе мултарсан ахмад. Бага сандлах эсэх нь огт хамааралгүй. Би тэднийг үнэлээд итгэж болно гэж таацсан учраас тэд намайг үнэлээд итгэж болно гэж таацсан учраас бидний донд андын тангараг ботандлал үүссэн юм. Одоо нөгөө хүн ч бас таныг анд гэж үзчихэж Тэгэн шүү дээ. Харилцсан байхгүй бол би яаж тэрэнд чинь найдаж араа моноостгийг. таны талаар одоо нөгөө энэ сурвалж өчгүүд дээр бага байхдаа гадны оронд очиод их зовлон үзсэн гэж ярьж ирсэн. Тийм ээ. Та тэр үе явж исэн юм. Тийм ээ. Аа Тэгээд айлуудаар хоёр улс нь хоорондоо зөрчилдөөнтэй болоод тэгээд таныг айл болгоноор оруулчихдаг гэж явж исэн юм. Тэндээс яг одоо хаан болох сэтгэлтэй зүйл үүссэн юм шиг байна. тэнд таны амин чанар тодорсон. Миний амин чанар бөө тархинаас л тодорсон. Мэдээж зарим байсан шүү. Тухайн үед бол зөндөө байсан уу? Хүү зарим бол. Тийм ээ. Тэгээд ямар идэм чадaltaй байсан бэ? Одоо энгийн зүйл бодох юм. Та юу энгийн нийсчилсэн гэж байх уу? Насэд хахурх юм. Бид хөрстөд уягдаад дан самуунтай нэсэх зовдол том баг байсан шүү. Оё одоо тухайн үед та энгийн гэж үздэг байсан. Одоо бөөнрийн тийм шийдвэр одоо юу вэ? Голын шидтэй зордууд байсан. Тийм шийдвэр одоо. Гол дээр хавиргал шилжилт аян хаан татаж буулгадаг шидай. Илүүтэй ухаан олох зоригдолтой. Илүүтэй хийсвэр бос. Зарим нь хийсчил байсан байлгүй даа. Бас юу гэсэн үг байна. Дээрээс өөргөл тийм ухаан буулгах гэсэн. Яахавтай тэнгэрээс аюун татлахгүй юу? Энэ цаг үед одоо хэр байна? Голын шидтэн нөө. Хоёрол байгаа. Бас ухаан энгийн гэсэн дээр ч энгийн зүйл. Тийм ээ. Бүгд байсан. Тэгээд гал дээр оюун ухаан Голынхаа мөн чанар, амин чанарыг таньдаг байсан юм. Маш сайн таньдаг байлаа. Одоо таних байгаа хоёр л удган байна. Зайран алга. галын мод аваад үлээгээл цогийн нэдэл тэгэл тэр одоо сэлэм долоогоолох юм яагаад хэлэн чадахгүй юм. Өөрөөс нь асуултаа. физик штэ. Физик. Тэр бол шинж чанарын үйл шүү дээ. Голын амин чанартай харьцах гэдэг чинь илүү гүн дотоодын үйл босоо. Харагдах дүрх нь яахавтай голоо ширтээдэл суугаад байна шүү дээ. Энэ санаанаас тэмцэл хөвүүлж авдаг байсан.
Таурсын ойлгохоор бол илүүтэй төвлөрлийг галтайгаа нийцэж хийдэг байлаа. Тэгээд яах юм Оюун хаан цогцрээд ирэхээр нь бүтээл мөрлөл болгож хувирган шүүдээ. Голын хувиргал болгоо. Бид нар ч гэсэн тэгвэл тийм байна. Тэндээс цаад засаг төрсөн юм. Голоос гуйж явсан гэд бочсон бочтой. Битсэн байсан. Тэгээд хаан хүмүүн яах юм тэр цаг өдөөд үлийг хийдэг. Тэрний оронд цаад засгаа бодож бясалгаж суувал аминд тэмтэй байлгүй. Балаас бид хэдийн одоо зөөрлүүлэх юм бол Бас ан амтныг бийжүүлэх тойрон бүжиг ихийг хийдэг байсан шүү. Ан та Тийм ээ. ан нэг яаж хэлэх вэ? Лөө ухаантай болгоно гэсэн үг. Үгүй. Тэдний сэтгэхүйг ойлгохын тулд хэмээг нь өөртөө бийжүүлэхгүй юу. Тэгээд л ан амтэн шиг бүжин шүү. Ан амтэн шиг авайлан шүү. Архиран шүү. Өөр яах вэ? Шоронхойлон шүү. Чон шиг үйлэн шүү. тэгээ тэдний сэтгэхүйг ойлгож яах гэж юм бол Хөрс дөөрөө аратан адхуусан босоо. Та тийчүүд амтантай байсан. Мистик амтан. Аратан. Ягаад нэстэг гэж асуу. Монхор одоо хаадууд ч шонхор байгаад шүү. Тийм ээ. Шонхор. та дээцээ ловог үндэслэсэн шүү дээ. Лоо дамгийн амтан гэж би боддог. Соо хийгээрээ бийтэй. Элота ороханы шинжтэй. Оюуны бүтээл байгаа юм. Бэлэгдлийн чанартай. Бэлэгдсэн учраас хийгээрээ бол амтай хэмтэй бийтэй шүү. Тэр ганц юуст гөрөөс нь яг бодит байсан гэсэн үү? Мөн бэлэгдлийн чанартай. Утга агуулгатай хийгээрээ амтай бийтэй хэмтэй. Гэвч бид миний цаг үе бол гөрөөсийн цаг үений төгсгөл. Лон эхлэл болгоо. Гөрөөс бол миний өвөгтийн ухаан. Нэг юм одоо онгодууд ч нэг унлаг гэж байдаг та тий. Нэг амтнаар зүрлээд тэгээ нэг юм хий бийтэй амтан ингээ унаад тэгээ ингээд тэнгэрээр нисдэг ч юм уу тийм төсөөллөд өгөхгүй. Тэгээ таны унлаг чинь ямар амтан байдаг вэ? Хариулчих. Нэг юм гурван Хувиргалыг сорсон хүмүүн хүсвэл юу гэж оноо. Харин би тэр хувирлыг хэрхэн яаж та адалжуулж суулгаж байсан бэ? Эхлээд амиа бүхсөх хэрэгтэй. Амгүй хүмүүн хэмгүйтэй ижил. Хэмээр хувирган шүү. Энэ нэрэг гэчин хизээд амтай хэм болж хөвсдөг юм. Эцэг ирэх чинь амтай голтой үйдэл наранаас ирж би гэрлийн цацаргийг хувиргаж амьд хэм болгон зарцуулан түгэн бидтэй. Тийм ээ. Үгүй. Таны нар юу байсан юм бэ? Миний хязгаарлалт бол илүүтэй жамын шинжтэй байсан. Илүүтэй тойргийн шинжтэй. Та өөрөөсийнх мөн тийм байж болно. Танин мэдхгүй сэтгэн бодох чадвар хүрч байвал хэдэн ч тойргийг эзэмшиж тэндээс хэдэн ч гурвалжин өтгөж гурвалжингаа дөрвөлжин болон хувиргаж бололгүй яах.
тойрог чинь зөвхөн нэг байдаг юм биш. Тэгэхээр маш олон тойрог байж болох юм биш. Тийм шүү дээ. Хоол хүнсний гинжин хэлхэ гэх нэг тойрог байна. Өөр ямар тойрог байж болох вэ? Хоолцсны жишээ. Тий. Хүмүүний энэ амьдралын аав Үр удмаа үлдэх гинжи хэлэх юм болов. Удамшил гэх нэг тойрог байна. Тий. Өөр Оо. өнгөрсөн одоо ирээдүй цаг хугацааны нэг бүхэллэг шинжиддэг тойрог гэж байна. Гэхдээ олон тойргуудыг олон хувилаж болно. Гэхдээ нэг л зүй тогтол байдаг. Тийм үү? Үгүй юу? өөрөө бүрэлдэхүүн хэсгүүд нь болсон Жишг нь нарны туяагаар өвснөхөө олох. Тий. Нарнаас оюун татлаад хүмүүн босоо орших. Хоёр өөрөөр айлдавч нэг л үйл байгаа бидтэй. Тийм. Нэг л тойрог мөн үү? Мөн. сарнаас Сар өөрөө гэрэлтэй юу? гэрлэхгүй. Нар сарлуу төстэй. Гэрэлтэй болж байгаа. Тэгвэл нарны гэрэлийг сар хувиргаад ойлгох нь дэлхий рүү Тий. мөн үү? Мөн. Арай өөр гэхдээ өвтгөл нь нар л байх. Тий.